Эрт цагт халах түшээд хан аймгийн Говь мэргэн вангийн хошууны хатан нь галбын уул цахилдагтай гол гэдэг газраас буулгасан ухаанд хатан дагн ээж гэж байж гин. Говь мэргэн ван хатан дагн ээж хоёрт нэгэн удаа Манжи хааны эрдэнэсээ сангаар зочлон аль хүссэн эрдэнэ юугаа авч болох завшаан олдлоо. Манжи хааны эрдэнэсийн санд нилээд том зормол шүрэн тэмээ байхыг үзээд энэ шүрэн тэмээг авбал галб нутгийн улаан тэмээ мөнх байх юм байна хэмээн ихэд бэлэгшээж нутагтаа залан иржээ. Эрт тэр цагаас идэвгүй хүртэл шунхан улаан тэмээ ертөнцийн чимээг олон оршиж өсөн үржиж өнөр арвин болж өнөөдөр 3 түмэн тоо толгойд хүрсний учир ерөөл тэр юм гэдэг. Хаан тэмээний нутаг. Галбын улааны үүх түүхтэй холбоотой гэхээр одоо ерөөсөө хүн төрлөختний түүхтэй холбоотой гэж эрдэмтэд тайлбарладаг. Тэр байтугай хүн төрлөختний түүхээс хэдэн сая жилийн өмнө одоо 60-70 сая жилийн өмнө ч гэж ярьдаг эрдэмтэд. Тэгэхээр бид галбчууд бидний бол одоо бас маш их бахархал одоо өнөөдрийг хүртэл одоо бидний амьдрал ажил үйлээс энэ одоо сайн сайхан байх хамгийн үндсэн бид өхөн нутгийн иргэд бид өхөн тэмээтэйгээ холбоод тайлбарлаж ирсэн. Тэгэхээр энэ тэмээнийхээ талаар бас одоо өнөөдөр бид өхөн үүх түүхэн гарал үүсэл тэр дундаа одоо энэ сүүлийн жилүүдэд одоо тэмээ маань бас өсөж байна. Түүхэндээ байхгүй одоо амжилтыг бас өнгөрсөн жилүүдэд бий боллоо. 3 түм гарлаа тэмээ маань. Таван төрлийн мал сүргийнхээ ач буйныг шүтэж 4 цагийн эргэлтэнд нүүдэлэн амьдардаг монголчууд тэр дундаа галбын их говийн малчин түмэн инх үлрэлтэй элбэрэл тэнүүн залгаж байгаа сар шинийн баяраар таван эрдэн мал сүргийн хамгийн үржил шимт дуу түүхэнд мөнхөрсөн буйнд тэмээн сүргээ нэн тэргүүнд магтан дурсахгүй юм бол өөр юг хуучлах вүлээ? 1943 онд хийгдсэн малын дэлгэрэнгүй тоолгоор хамбогд сум 13,000 тэмээтэй байсан гэдэг. Түүнээс 10 жилийн дараа тэмээний тоо толгой 20,000 хүртлээр өсөж байжээ. Хамбогд сумын галбын улаан гэдэг энэ шилмэл үйлдвэрийн тэмээ бол тэнгэр газар хоёр нүтээсэн мөнгө сөргөлтэй ерөөсөө. Тэгээд яг сүүлд нь шинжил ухаан бас энийг өшөө илүү сайжруулах, шинжил ухааны үндэслэлтэй одоо нүуний өсгөж үржүүлэх, цөмсөргүүдийг бий болгох энэ арга хэмжээнүүдийг сүүлд нь бол авч хэрэгжүүлсэн. Хамбогд сумын одоо удирдлагууд, малчид, тэмээчид, нэгдэлчдийн маань 50 жилийн хөдөлмөр, мэргэжилтнүүдийн 50 жилийн тасралтгүй хөдөлмөрийн үеэр бишмээр одоо дэлхийн шилмэл үйлдвэрээр баталгаажсан манай галбын улаан юм аа. 30,000 хүрнэ гэдэг бол бас энэ тэмээний хувьд бол том тоолдоо. Тэгэхээр 30,000 хүртэл бол мэдээж одоо малчид энэ галбчуудын хувьд бол зовлон жаргал өөд уруу нэлийн лимийг туулж байгаа. Тэгээ анх ер нь 59 онд нэгдэлч хөдөлгөөн ялаад тэр цагаас хойш одоо бас өнөөдрийн хүртэл бас тэмээгээ маллаад явж байгаа бас манай нани ах маань. Анх одоо та чинь хэдэн тэмээ нийгэмлж нэглээд авч ирсэн гэдэг үлээ. Нэгдэл нэг 59 онд элсэн. Тэгээд тэр номер тэмээ зөв 110 тэмээ бодож өгчээсэн нормд. Тэгээд дараач бас яг гэрийн хүнтэй бол тэрний норм гэдэг нь дахиад 240 тэмээ 50 тэмээ маллуулаад 2 хүнд. 70 онд намайг 7 дугаар анги төгсөөд тэмээчин болоо гараад ирэхэд би 15 настай 7 дугаар анги төгссөн. Надад ээлжи 16 анги өгөх ёстой байсан. 44 батхтай нэг сая гонжтой 89 тэмээ авчирч өгч. Тэр чинь 60 тэмээ илүү өгч явахгүй. 15 настай хүүхдэд манай энэ бригадын чинь ажиллах хүч хав тэмээ чадaltaй ус зөөхөн байсан. Тийм учраас тэмээ шингэж өгөхгүй. Али ванжаач нэг бас нэг 5 тэмээ, али нэг 10 тэмээ аваасах. Өнөөдөр хүн айгуу 10 тэмээ шахаад өгчлөө. Өнөөдөр бас 400 мэг энэ баг 500 тэмээтэй байсан шиг байна ерөөсөө. Яг тэр нэгдэл нийгмийн үед бол тэмээний тоотлогоо ер нь жилээс жилдээ өсөж ирсэн үү? Өсөж ирсэн. Дандаа өсөж ирсэн тийм ээ. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг гэдэг юм чинь тийм байсан юм л да. Хүлээгдэж байгаа үстэд гэдэг юм сумын орлогч гаргаал улсын бэлтгэл төдөн тэмээ өгнө. Зүйн ёсоор ер нь тэд орчим хоригдох баг. Аж ахуйн дотоод төдийг хэрэглэнэ. Гэт ингээд яг бүх юм төдөн ботго байжуулна. Тэмээнээс одоо тэмээний үйлдвэрийн даалгаврын хугацаа эхлээд ноосыг 3 сарын 4 сарын хэд тушаа
тэмээгээс нэг тэмээгээс 3 дахиж харгана шүү дээ. Эр носын нэг авна, шууд нэг харгана. Дараа нь тэгээд хоёр хамтлагийнхаа носыг авна. Өмнийн цэнхэр говийн хам богдсон. Галб нутгийн бахархал дан ганц ганган улаан тэмээгээр хязгаарлагдахгүй. Говь нутгийн зон олныг гэлтгүй монголчуудын түүх соёлын үнэт төв, соёлын үл хөдлөх хөрөнгө, нэрт соён гэгэрүүлэгч 5 дугаар ноён хотогт Дулдуутын Данзан Аравжаагийн байгуулсан галбын говийн 3 хийдийн тойр Хамбогд сумын нутагт оршдог билээ. 1828 оны шорон хулган жил говийн догшин ноён хотогт Хамбогд хайрхны дэргэд 7 хоног бясалгал үйлдээд 30 хоног моройр давхиж нутаг орныг сонирхон шинжсэний дараа нутгийн иргэдийг цуглуулан энэ нутаг уул ус хүний сэтгэлд муу сэтгэл төрүүлэхгүй. Үдсэн сонссон, бодсон сансан нь биелэлээ олохын буян хурсан дагшин сайхан орон байна. Энэ газрыг шүтэж чадах юм бол хүний эд шиднээс илүү байгалийн эд шид ноёлсон хүмүүст дэндүү их сайн сайхныг өгч чадах нутаг байна. Энэ уул хөрсөн дээрээ эми ургамлаар илбэг. Хөрсөн дороо эрдэс баялгаар ариван баян сайхан хайрхан юм гэж бишрэн айлджээ. Тэрээр энэ орон нутаг бол миний үзээд буцах газар биш. Би энд амьдралынхаа тодорхой хугацааг өнгөрүүлж буйны том бүтээл төрөх ёстой хэмээгээд эдүгэ ирээдүй хоочийн хамаг амтны тусын тулд галбын 3 хийд буюу Дэмчог, Ирээд, Цагаан толгойн гэх 3 хийдээ 1830-аас 1836 оны хооронд Чандман эрдэнэ байрлалтайгаар байгуулсан түүхтэй. Дэмчин хийд гэдэг нь өөртөө тийм одоо бид нар хэлээр үл стандартны өөрийн тийм хэв гэсэн хэв загвартай өөрөөр хэлбэл ардаа ир хүний одоо гандайлсан бэлэг хэрэгтэй байгууллагатайсан бэлэг хэрэгтэй байна. Тэрний өмнө Бадамлын хаан цэцгийн дэлбээ эм бэлгэн дэлгээ тусч байна. Тэр үнд нь бурхан багшийн нэг насанда бүтээсэн 8 том говьянд зориулсан эрдний 8 цагаан суургыг шавнар нь хийж өгнө. Тэрний голд 30 м өндөр Диважингийн орны ногоон авидын суург байна. Ногоон авид гэдэг төрөлд дэвшлүүлдэг бурхан бомбондаан байна. Дор нь улааны шашны тэргүүлэх бурхан Ловон Бадамжуна гэдэг шүтэн суманд нь залаатай байна. Суургынхан сумтэй суург байна. Ингээд 9 суург болоод дэлбэний хин гадна талд нэг суург байна. Хажтын буюу дагинсын ясны суург. Эхийн өмнө хийсэн нүгэл болгоны цэрлэж намжилж мөрөгдөг. Ийм 10 цагаан суург эрвэлгийн өмнө талд байх. Тэрнээс урагш шав зөвчөр дэмжгийн хийд холбогдсон 10 дуунтай, цөөхөн ламтай, мөнхийн хорлоггүй, цагийн хоролтой, өөрөөр хэлбэл цогчин хордоггүй, эрсээ өргөлчт мөргөлчдөд хүссэн хурлаа нураад өгчдөг 2 урхан ламтай. Тэгээ энергийн судалтай, энергийн судалч яхад ноён хотод өөр онгодоо хөглж байсан судал хүмүүс сүлд энергийн судал гэд нэрлсэн. Тэгээ бэлэг хаданд нь болохтойгон зэрэг эрэгтэй хүн бол аз ямар эрч хүч тусч мөрөгдөг, эмэгтэй хүн бол холоор сайн хань өөр төлөөс өөр хөөхөд тусч мөрөгдөг. Ерөөсөө энэ мөрөг хэмнэ хүртэл хязгаартай хэмжээтэй тэрний заагаад өгсөн. Өрөг хэмнэ ч гэсэн сүү цагаар өгөхгүй тэр өндөө ректар сэргэж арцууж өгөх болох. Ийм л юм зааж хэлж өгсөн. Хоёрдугаарт нь дараа Нэрэти хийд гэдэг юм байгуулсан Дэмчин хийдийн хойдолд 2 км зайтай Парантанаас зүүн орсон мөн голын хойд хөвөн дээр Урсгал устай голын хөвөн дээр ингэж байгуулсан. Энэ хийдийг байгуулад Дорногов аймгийн дэргэд байгаа тэр их чайлангийн хийд гэдгийг хийд оролдож байх танд нь өндөр том босоо жамсар улаан жамсар мөрхөн байсан юм байна. Гуйлан мөрх. Тэрнийг тэмээгээр тээж ирээд бүр ажиж яваад энэ одоо хамбогдсон байгаа их болгодоор хамгийн сүүлчийн шөнд тэнд амарч тэмээмэл амрааж хоноод тэгээд одоо ажижанга явуулахт нь улаан сахиусын тоглоом гэж 2 жоохон бөөрөнхий чулуу уутан тээж энийг л салгаж болохгүй чи яг цог авч явж залгаан шүү гэсэн. Тэгээ ачаа явсан аваад явсан 2 чулуунаас хүндээс хүнд уутны ярал цоорчод нэг ч болохгүй гэчээд зовж явж энэ их хөлгийн энд ирээд яасан чинь үгүй энэ их ууланд энэ их бөөрөнхий чулуу байж хад энэ хоёрыг ямар юм ээ тэр газар тавиа. Гэт нэг их хөлгийн аманд нэг 2 чулууг нэрхэж чад програм хаачаад баримч Дэмчиг ирээд явуулж байгаа. Газар явсан чинь энэ баримч 3 км яваад нэг өөл байдий. Тэр өлөө яралд ч төмөн нэвтсэн баграа.
зодоод устгыг бөрцгөөд бөксөн дөр нь буцаглуун жирээ гал төлсөн гэж. Тэмнийхэн бөксөнд төлөгдөхээр бас байлгүй. Бөксөн төлөө тавьчаа тэмээ басахгүй байсан. Тэгээд толгойлж явсан лам нь жигтэйг уурлаад өнөө улаан сахиусын тоглоом гэж хэлгэж байхгүй болцсон. Тэр хоёр муу болдрог нэвэд иргэд загинж ийсэн гин. Тэмээтэй хүн босод таваргаад нэг оргисон хоёр бөрг гэж улгаа аваад утсан чинь тэмээ нөх гусраа бас такж ийсэн гэж ярьд юм лээ. Улсууд тэгж одоо их чойлонгийн хийдээс улаан сахиус гэдэг бурхныг залж ирсэн. Тэгээд энэ залхтаа галбын улаан сахиус гэдэг 18-тай залсан. Галбын говийн нэрийг оруулаад. Тэгэхээр манай энэ дэлхий дээр ерөөсөн ганц л байгаа үедээ тийм ээ. Галбын говь ганцхан байгаа. Тэнд галбын улаан сахиус ганц л байгаа. Хамгийн сүүлдэн дараа цагаан толгой хийдэн байгуулсан. Цагаан толгой хийдийн онцлог нь юу вэ гэвэл 1919 онд 7 дугаар ноён хотогт Агвал усан дэмэж янцсан гэдэг хүн 7 дугаар ноён хотогт шүү дээ тийм ээ. 1919 он гэхэлэр чинь бүр сүүлд байгаа үедээ ардын хавьсгал үүсгэхээс 2 жилийн өмнө хонин жил байна. Тэ 1919 он хонин жил Агвал усан дэмэж янцсан гэдэг 7 дугаар ноён хотогт нь өмнө оронд олон морь тэмэн дэрэг явуулаад Өвөр Монгол хотын надлаас мод татаж ирүүлээд Задгаа театр гэдэг намтар дуулах тасан гэж чинь 19 онд бариулаад 19 оныхон бүтэн жил ноцолдоод өөрөөр хэлбэл яг одоо 100 жилийн өмнө байгаа 19 он ноднынгоос одоо энэ жил 100 жил байна. Нодны 100 жил энэ жил 101 жил болчихж байгаа юм байна. 2020 он гэдэг. Тэгээд 1920 оны мэчин жил дуусгаад тэгээд юу яасан юм бэлээ. Сарай өхөө намтраа тоглуулсан тэр ноён хоттой 10 цагийн сарай өхөө 16 хоног тоглуулад манай энд хүмүүсүүд зарим нь хожгийн татаж байсан, зарим нь бас ганц нэг дүрд орж исэн гэж хэдий. Тэгээд тэр яа тоглож яхад яаж исэн гэхээр уулын ороод өвөр мортой хүн давхад аварга могой тэнд яваад тэнгэр дуурайд аян гуугаад уулнаас ус бууж ирж исэн тэр харагдчихсэн. Тайзыг тэгжил засч янзалж исэн. Догшин хотогт галб нутагт онгодоо хөглөн бясалгахдаа 20 гаруй магтаал дуулал зохиосны хамгийн цуутай нь үлэмжийн чанар бүтээл яахын аргагүй мөн билээ. Ноён хотогт данзан арвжаа хамбог дуулыг шинжин бясалгаж байхдаа зүүдлэн цагаан тэмээ унж лим бүлээсэн гоо үзэглэнт сайхан залуу бүсгүйн дүрийг хараад хамбог дуулын эзэн сахиус хэмээн үзэж тэр сайхан бүсгүйд зориулан үлэмжийн чанар дууг зохиосон гэдэг домогтой. Мянгасан 1971 онд Хамбогд сумын номгон бригад дээр нэгдэл дундын үйлдвэр гэж 4 байшинг барьж байгуулснаар номгоны тэмээний ферм үйл ажиллагаагаа эхлүүлж байжээ. Нээслэл хот аймгийн төвөөс алслагдсан хөдөөгийн номгон баг байхгүй юмгүй бригад байсан гэдгээ. Сумын төвд эрчхүү гэж андуурхаар хүн эмнэлэг, хөөгтийн цэцэрлэг, барилга байшин, тог цахилгааны эх үүсвэр, халуун усны газар, хүнсний дэлгүүртэй тохилог сайхан бригад байсныг одоо нутгийн буурлууд эдэр үеийнхэн дурсан ярих дуртай. Манай хамбогчууд галбын улааныхаа үйлдвэрийг бол одоо сүүл батлуулсан л да 2015 онд батлуулсан. Тэгэхэд галбын улааны үйлдвэр ханы эцсийн үйлдвэрийн тэмээ 2 Унгой аймаг 2 үйлдвэрийн зэрэг баталгаажуулж явсан. Олон хүний нөр их хөдөлмөр зүтгэл орох нь бол тодорхой байсан. Зовлон зүтгэрээс туулсан. Галбын улааны тэмээний хөрөнгө Нонгон мөр гэдэг 1971 онд дахиж өмнө говийн нэгдэл дундаа үйлдвэр гэж тэр 4 байшин бариад тэгээд 72 оны 100 барилга байшин дуусаад 72-ын намар яг тэр фермийн үйл ажиллагаа гэдэг юм нэхээс анх фермийн үйл ажиллагаа анхны Нонгон мөр гэдэг фермийн дээр гарч 70 шар хөгж хөрөнгө сүм яриат тийм анх
ерөнхийдөө төгсөл Манлай сумын харьяат Батнасан гэдэг хүн ирж жилж байлаа. 2 трактортай, 2 жиргүүтэй трактортай, 153-тай, 1 дүүхтэй. Автослуур гэдэг нэг юм трактор чирээ явдаг нэг 5 тийм дайлан гадаа ч мал амиа болсон зориулттай тийм биш. Берлин нэг мотортой D30 гэдэг моторын байшинд тавьж асааж өгч анхны моторыг дэсцээгөө гэдэг хүн моторын асааж тэгж биш. Тэгж Берлин гэдэг анх эхэлсэн шүү дээ. Нэг баригатын төвийг дэд бүтцээр ингэж анхаарч хангасны цаад шалтгаан нь галбын улаан тэмээний үйлдвэр бий болгох судалгаа шинжилгээ, фермийн ажилд төр бодлогоор хэрхэн анхаарч байсны илэрлэл бизээ. Номгон баг өнөөдрийг хүртэлх 50 жилийн хугацаанд галбын улаан тэмээний цөм нутаг байсаар ирсэн. Улсын үржлийн ферм байх үед мянган ботог бойжуулж байсан түүхэн амжилтаа 2020 оны босгон дээр давтсан нь үүний бодит үрдэм юм. Тэгээ буяахын хувьд бол одоо Хамбогд цемент засаг даргыг 16 жил сайн төр захиргаанд 10 жил ингээ 34-5 жил одоо бас ажилласан. Тэр дундаа одоо энэ Хамбогдын галбын хөгжил нэгдлийн үүх түүх энэ тэмээний талаар одоо бас энэ бид хүн бас хэдийгээр түүхэнд үлддэг боловч бас яг энэ бас амаа яриагаар бас хүүхдүүдтэй хойч үед тэр дундаа энэ бас нутгийн удирдлагууд бол бас ингээд үе дамжуулаад бас нэг бодлогын хэмжээнд бас юм бас үлдээж явах хэрэгтэй болов гэж миний хувьд бас хараад байгаа. Тэгэхээр Эрдэнэ жаргал маань одоо сүүлийн үед бас одоо яг Эрдэнэ жаргалыг засаг дарга байхад тэмээ маань 3 төм хүрлээ. Таны үед одоо бас энэ одоо хэдийдээ одоо бас бөөлөр мөнгөн бөөлөр шагнуулж энэ түүхүүд одоо ингээ эргээд харахад бас маш их сайхан юм л да. Тэгэхээр номгон баг бол одоо бид нар бодоход ер нь одоо Хамбогд цэсмийн галбын улаан тэмээний одоо нэлээд тоо толгой бол баян багтаа байгаач. Ерөөс яг энэ номгон баг гэдэг бол ерөөсө галбын улаан тэмээний цөм сүргийн яг төв цэгүүлж тэндээс энийг одоо батлуулах энэ олон ахмадуудын одоо нөр их судалгаа хөдөлмөрийн үр шимээр бол батлагдсан байгаа. За манай номгон баг маань 50 жил одоо энэ галбын улаан тэмээг өсгөн үржүүлж ангийн тэмээ байхаас болоод одоо омог болгож омгоосоо үйлдвэр болгон баталгаажуулж дэлхийн хаан тэмээ гэж өргөмжлөх хүртэл одоо өсгөн үржүүлсэн юм хөдөлмөрч ард том байгаамаа одоо үед үеэрээ энэ тэмээн дээр маань одоо бас нэлээдэг болон эрдэмтэн докторууд энэ 50 жилийн хугацаанд одоо зүтгэсэн ийм үүхтэй түүхтэй энэ 16 онд үйлдвэрээр баталгаажих болтол энэ тэмээг нас насаар нь бодоо тормноос нь ахгуулаад одоо атабуур тэр бүхий л тэмээнүүдийн гарц ноосны гарц мах сүүсүүн бүтээгдэхүүнүүдийн гарц бүгдийг тодорхойлсон томьёолсон ийм судалгааны ажилууд бол асар их олон жил үргэлжилж ингэж хийгдсэний үр дүн дээр энэ тэмээний ашиг шимийн гарц нь одоо бусад жирийн тэмээнээс хамгийн багадаа 150 граммаас одоо дээш ийм үзүүлэлттэй гэдгийг эрдэмтэн докторууд маань бас баталсан юм үзүүлэлтүүд байд юм байна лээ. Үйлдвэр болгож баталгаажуулснаар бол одоо тэр малын ашиг одоо малын чанарыг сайжруулахын тулд бол одоо бусад аймаг сумдад бол одоо тэр юу яснараа тэр сайн чанарын үйлдвэрийн мал өгснөөр бол тэр газрын малын ашиг шим бол харьцангуй дэвшил. Өмнөгөө аймгийн Хамбогд суманд Монгол улсад цорын ганц гэсэн бүртгэлтэй хөгжмийн зэвсэг байдаг нь Тэмээн хуур юм. Хамбогд сум үүсэн байгуулагдсны түүхт 90 жилийн ойгоор буюу 2014 онд дахин давтагдашгүй энэ хөгжмийн зэвсгийг урлуулан нутаг орондоо залжээ. Тэмээн хуурын царыг галбын говийн ганган улаан тэмээний гавлан ясаар хийж хөгжмийн зэмсгийн толгойг сүрлэг буур ботготой ингэний хамтаар уралснараа онцлогтой. Тэмээн хуур хөгжмийн дугуйлтын арга хэрэглүүр морин хууртай төстэй боловч тоглолтын хэлбэр хөгжмийн барилт нь тэмээн жонжоо шогшоог санагдуулам авиа эгшгийг гаргадгаараа ялгаатай.
Тэмээн хуурандаа хам богдчууд маш их хүндэтгэлтэй хандна. Тиймдээч жилдээ нэг удаа нутгаа мөнхөлсөн тэмээчид уламжлалт баярын арга хэмжээг нэн гიშгэлүүлдэг тогтоолж оронтой. За надад тэр болгоно. Биш. Хөдөөгийн нүүдэлчин монголчууд эрт цагаас хонио хотлуулсны дараа оройн хумбраа наадаж өр хүүхдтэй үлгэр домгоо ярьж ирсэн ёс заншилтай. Монгол хүүхэд бага балчир наснаасаа хумбраа тоглосноор тоо цээжилж, сонирхолтой аргаар 4 аргын тоог нэмж хасаж үржүүлж хувааж сурдаг сайн талтай. Хамбараг бол алагнаа надад тэр гот хоёр гэж нэгтэй. 32 оноо хүрээ тож хождсон. 32-оос давчвал шатна гэж тэр хүн хожигдож байгаа гэж үздэг. Тийм тоглоом. Мөртөө яма хондөр буухан бол 8 оноо таадаг гэсэн. Дөрвөн яма дөрвөн хоног бол надад тэр гэж. Дөрвөн таа. Гот хоёр гэдэг нь хоёр яма хоёр хоног гот хоёр гэж хэлж байгаа. Тэгээд тэрийг 32 гээд 32-оос илүү гарчуулж чадна. Тийм дөрөвтэй тоглоом. Таа жийлэхдээ хүний оюуханы хөгжүүд тоглоом ч дээр үеийн хүүхдийн малын яваадаг гэж үсэн тоглоом. Шагаа гэж одоо маяг бол богцгнэс нэг гэж цагаан тэмэт нэг гэж янз олон янз тоглоомтой нэ шагаа гэдэг чи. 8 дөрөвтэй гэж 16 явуулчихлаа. 2013 онд оюу толгойн орон нутгийн харилцааны хэлтэс соёлын өвийн хамт олноос Хамбогд сумын Ахмадын холбоонд нэгэн хүсэл тавьсан. Оюу толгой компани гадаад дотоодын ажилчдад говь нутгийн соёл, зан заншлыг сурталчлах, ёс заншлын өргөө байгуулах санал байлаа. Ёс заншлын өргөө өндөр үдэ нээсэн өдөр Хамбогд сумаас жингийн цуваа хөдөлсөн баярт үйл явдалтай давхцнараа бэлэгшээлтэй. Тангад дээр галсангой ингэж хөдөлгсөн байдаг штэ. Атны маань нуруунд гэр маань багтдаг. Авдрын дотор судар маань багтдаг гэж. Тэгвэл тэр атны нуруунд багтдаг энэ гэрийн онцлог, гэрийн бүтцээс эхлээд одоо говьчуудын амьдрал авах хэрэгтэй эд үлгийн зүйлийг л бид энэ өргөөнд одоо цуглуулж, хуримтлуулж тавихыг л хичээсэн юм. Соёлын үүрэг маань оюутлогын компани одоо ухтах хаалганы хажууханд байдаг. Тэр нь бол оюутлогын компанид одоо өнөөдөр 15 мянган хүн ажиллаж байна. Тэгээд тэр 15 мянган гадаад дотоодын одоо ажилтан гэрээ талбан хаагчид маань тийшээ очиж ер нь говь нутгийн ёс заншил гэж юу байдгийг, тэр дундаа тэмээний соёл ах уу ямар байдгийг тэднийг одоо ойлгох, одоо орон нутагт ажиллаж байгаа орон нутгийнхаа өв соёлыг ойлгох, хамдынх нь үг сургаалыг сонсох, одоо ер нь бол юу нь болох, юу нь болохгүйгээ ойлгож авах. Энд чинь бас бидний хүний харилцаанд бас их чухал байдаг. За жишээлбэл говь нутаг бол усаар ховор. Одоо хангай нутгийнхан бол хувингаан бариад усандаа явдаг бол говь нутгийнханд тийм боломж муу. Говь нутгийнхан бол хизээнээсээ нүүдлэж ус бэлчээрээ дагаж ирсэн ард түмэн. Говь нутгийнхны усанд явдаг хэрэгсэл маань модон, хувин буюу говьчууд түүнийгээ тун гэж нэрлэдэг. За түүнийгээ тэмээндэн тэгнээд усандаа явдаг ийм л онцлогтой ард түмэн. Тэмээний ноосоор ямар бүтээгдэхүүн хийж говьчууд амьдрал ах үедээ хэрэгэлдэг байсан бэ гэдгийг бид бас одоо энэ өргөөгөөрөө сүр үеийнхэн хүүхэд залуучууд за жуулчид, жочид төлөөлөгчид бүхий л хүмүүс танилцуулдаг. Эх дээс гэж ямар хэдэн алдын дээсийг хэлдэг. Тэр дээсийг юунд хэрэгэлдэг. За тэгээд тэмээ гэдэг амтныг яаж унаж эдлэг унлага эдлэгийн цургадын түүнд юу хэрэгэлдэг. Тэр бойлон юу юм, бурамтаг нь юу юм. За говьчтай урамтаг гэж юу байдгийг яагаад тэр тэмээнд говьч хэрэглэх болов гэх мэтлэнгээр энэ бүх зүйлийг л бид одоо энэ ирж байгаа хүмүүст танилцуулахыг, үзүүлэхийг, мэдүүлэхийг хичээдэг ийм л зорилготой өргөө байгаа юм. Даалуу хэмээх тоглоомны гарал урд хөршөөс үүсэлтэй хэдий ч монголчууд эрт дээр үеэс энэ наадгыг наадж ирсэн.
Даалууг тоглохдоо тодорхой уран цэцэн үгийн гуншинг дуудаж наадаж ирсэн нь Монгол ардын уран хэллэг тоглоомын төрөл зүйлийг арвижуулснаас гадна нүүдэлчин түмний дундаршгүй их аман зохиолын өв соёлын төрөл зүйлийг өөртөө агуулж улам баяжуулж өртөөлөн уламжилж ирснээрээ гавьяатай наадам билээ. За дангийн жаашаа хоёрын чинь нэг гартаа 5 хумаад өрөө тоглохыг дангийн жаа гэж байна. Одоо энэ тоглож байгааг бол давхрын жаа гэж байна. Давхар жаа. Янз бүр газар янз бүр хойшоо бол долоотон тоглоно гэн манай энд бол барьдгүй жирэг тоглолтой. Долоо халуунд тоглолт. Хойшоо жаахан хойшхон дунд цаашгаар хараад. Охираатай тоглолтог тоглоом энэ бол 50 жигүүл охирын. Юу Уфа тавил 96 тал гэдэг чамгийн сайхан 96 тавилаар их тоглолт энэ манай энэ чинь. За сүүлийн үед талчаа гэдэг тоглолт зөөх мод 24 мод энэ за тэр гуншин бол яхав энэ ямар мод гарч ирж байгаа нь тэр үнтэй багцаалс гэдэг. Тэгээд өөрт ямар үгний баялаг байх нь тэгээд баялаг өөрт баялаггүй юм бол одоо яг модоо харж байгаа л тэгэл бас нэг тийм ирэх юм хэлчихвэл даарах байлгүй гэсэн ухаантай л юм. Гуншин дууддаг л. Хуа боохолгож байна. Хуучин шинүүсэх тайлгдсан уу? За. Тэр юу ч тайлгдсэл байх шүү дээ. Тайлгдаг бол байна. Муу. Хаалга хэдийн хэлэхэд байгаа. Санаад юм ордог юм уу? Нэг ёсны одоо дайралцаар хол хэлбэр юм болж байгаа тийм. Зохиолчийн санаанд орсноо хэлэндээ даадуу гэж одоо дээр юмсууд яадаад одоо тэнийг бас чагнасан ч сонссон ч байна. Хөгдөр өнгөд өгнөрнө ярга. 10 хангал модтой хүн байна. Оцаавах. Гуншин сайн дуудж байл энэ мод бас сэргэж байдаг тийм гүйж байдаг сэргэж байдаг ухааны энэ шагаа харуулж байгаа улсууд шиг бас уухай ашгаруулдаг гүйж юу яаж онж байна гэдэг шиг л ухааны юм байгаа шүү дээ чи бас. Тэр модыг л одоо сайхан нэрж модыг л одоо нэгснэ тоглоомоо хөгжүүлж ил байгаа нэг арга эвдэрл байх та гэж л бодсон. Ер нь эвгэндэг дэрсэн ус гасны яг таач тамган өөрийн чиээс өнгөн модоо сайн ууж байхгүй чинь гурван тоглож байгаа ч одоо бас нэгнээс бас арайч илүү үг хэлэх үг баяжиж байх чи ухааны байх юм уу? Тэгээ үгийн баялагтай хүн бол юу л гэж хэлдэг. Над шиг баялаггүй хүн ч одоо яах вэ? Энэ даалуу энэ нөхөн даамбан даалуу давхар носто 66 ч юм нэг иймэрхүү маягтай. Тэгээд энэ бажигэр байна. Бараа хэрийн бажигэр байсан сүмүй нөрөө. Харвар чирэ санка чамрын нөхөр сэнкэж гэх юм одоо нэг иймэрхүү маягтай л яванда. Өдгөө 31850 тоо толгойд хүрч улсын хэмжээнд хол тасархаа төргүүлэгч Хамбогдын Тэмээн сүрэг цаг төрийн нухчаа өөрчлөлт шинжиллийн хавсрах шуурганд сүгдэж бас сүрж тэмцэн удаатай. За мал одоо хөвд очиод хөвчлөгдөөд тэрнээс хойш л одоо бас энэ тэмээ гэдэг амтан бол бас их олон зовлон зүдгээр туулсал да. Тэмээ бол одоо ерөөсөө Хамбогд бол тэмээгүй шухуу болж ирж исэн үе. Хөвчлөлөөс хойш энэ явсаар гоод 2000 онтой золгоод манай тэмээ чи хэд дөнгөж 100000 гарсан гэдэг лөө. Эдийн засгийн эргэлт байхгүй, орлого байхгүй, мах хал одоо мөнгөний хэрэглүүрэл болцсон үе л дээ тийм ээ. 92 онд хөвчлөлд ороход ч одоо яах вэ гэхээр мал аж ахуйн дөрвөн багтай байсан. Баруун талын баг ямаа голдох, урд зүүн талын баг тэмээ голдох, хойдлынх нь баг одоо хоньон голдох ингэж өсгөж байсан малчин төрлөөрөө байсан юм л да. Тэгээд өмч хөвчлөлийн өгдөхтэн чин зэрэг малчин болгон одоо тэмээ авах хэрэгтэй, малчин болгон хөр авах хэрэгтэй болно. Нөгөө мал сүргэн задалж одоо хөвцөө өгнө шүү дээ тийм ээ. Тэгээд тэр хөвцөөнд дарч одоо номгоны тэмээ тэр л урд хэцийн тэмээ одоо хилээр нутгалж байсан тэр л нутаг орондоо идээсэн тэр аргил ударгамаа иддэг тэр тогтмол усан удаг байсан тэр малчин энд гавлуудэргээд одоо Шанхай наад ингэр рүү энэ тэр хурц хэрэгтэй чин зэрэг одоо цагаан өвстэй бодрогон байхгүй говьгүй ийм газар хүрээд ирэхтэн зэрэг одоо өхөө сөөрөггүй болно шүү дээ. Хавлууд өөрөө тэмээ цөөтэй учраас намгоноос өвчл тэмээ аавна, баянгаас өвчл тэмээ аавна. Жагголонт руу баянгийн тэмээ гарч очин, номго руу гавлуудын хойно гарч очих жишээтэй жишээлбэл нэг хөвцөө өхөд чинь тэгж тарсан байхгүй. Тэгээ ингээд тарахтын чин зэрэг тэмээ чинь бол өөрийнхөө төрөл төрж өссөн нутаг оронд бол байдаг. Бөөр одоо би ганцхан жишээ хэлээ л дээ. Энд Балдангуй гэдэг айл нүгэд 5-7 хүүхдтэй дагаж очиод одоо танд өвгөн өгшин 2 амны хайд аттай байсан.
3 жил болоход уяатай таргаад зэлэн дээр уяатайгаа өгөө хонж. 2 хат өгөө хонж исэн тэр гэж ярьж байсан. Нутгийн сансаар байгаад одоо бүр тэгэлэр нутаг орондоо тийм хайртай тэр дассан нутаг орондоо байдаг ийм амт юм байл. 92 онд өмчөвчлөөр задарсан тэмээ чинь цөөрсөр байгаад 2001 он гэхэд 11,000 тэмээтэй болсон гэдэг чинь тэр байхгүй юу? Сумынхан засаг дарга шинэ хүн гэдэг хүн улаан тэмээдээ яалтай билээ гэж харамслан шүлэг бичиж байсан. Тэр шүлгийг олон хүн уншаад бас ойлгох нэг нь ойлж уйрах нэг нь уйрчил байсан баг. Цагийн аяс хадуугараар тором шилбэн худаг дэрлэн садиггүй шунал хувхан гайгаар тоймтой нэгэн толгой бүхийлгэн дээлний өнгө бүсний дурдамд 4 настай нь бэлгэнд гарна дан дугуй шатах тосонд дөнгүүр нэгэн диваажинд морилно хөх толгой нь хөлхөн болж хөрөг зураг нь хөшөө босно хүмүүн биднээс ижилээ нэхэх хүрэн тимээдэн яал тавилээ Олмор нь удахгүй арилж улаан номонд төдлөгүй бичигдэх удам судран уйлж нэхэх улаан тимээдэн яал тавилээ. Тэмээ өсгөд бас олон хүчин зүйл нөлөөсөлдөө. Нэгдүгээр нь хүмүүсийн ухамсараар бол бас тэр хөвчлөж явах үеэс арай өөр болсон. Энэ дээр бас төр засгийн бодлого энэ бас нэг орон нутгийн төлөөллүүд, аймгийн орлын төлөөлөгчд их хурлын гишүүд гээд ийм олон хүчин зүйлүүд тэгээд дээр нь одоо бас энэ нутгийн ард иргэд малчт маань бас энэ уул уурхайтай холбоотой орлогоо их усрүүд бас бий болсон л доо. Тэгээ энэ холбоотой болов уу гэж бас бодлоо. Малруугаа мөнгө утга бариад. Тийм. Тэр үед чинь тэмээ малсан хүнд баг мал гэж байхгүй шүү дээ. Баг мал одоо тэгээд зүсгүй сүрэг нэртэй нэг газар байна уу? Эсвэл ер нь тэгээ бараг жалга байна уу? Тийм бол байдаг байсан үе юм чинь дээ. Гэхдээ ховцоонд хамгийн олон мал хамгийн баян ховцоо тараас нэгдэл бол хамбогдын галбай хөгжиж шүү. Монголын 5 баян нэгдлийн нэг байсан гэдгийг Жирад тэмээ 200-аад баг малтай ховцоо авч яах гэдэг чинь одоо хэн ч яаж амьдрах сайхан ховцоо шүү тийм ээ. Наны бол сайхан ховцоо энэ бүгд мал чинь тэгж авч ирсэн. Орлогоор зарлагаа нөгөөд ашигтай ажилдаг 5-6 нэгдлийн нэг нь хамбогдын галбай хөгжил байсан. Тэрний буян хэдэн тэмээнийг нь уян л гэж ярьдаг байсан шүү дээ. Малын тоо толгойг нэмэгдүүлэхийг нэгдүгээрт тавилгүй. Малын тааварлаг чанарт анхаарч шилмэл омог үйлдвэрийн мал сүргийг өсгөх бодлого барих нь бэлчээрийн дааз, ундны усны хангамж жилээс жилд тулгамдж байгаа. Уламжлалт нүүдэлчин мал ахуйг авч үлдэх зөв гарц шийдэл мөн. Үүнийг цаг үеэсээ төрүүлэн харж хэрэгжүүлсэн малчтын нэг нь Өмнөгов аймгийн Хамбогд сумын Жавхлан багийн малчин Хүүдгийн Чулуунбаатар юм а. Гайлуу домгийн одоо цөм сүргүүл одоо манай хойно бол бараг 100% болж байна. Галбын говь хэмээ бол одоо бараг нэг 80% байгаа. Ерөнхийдөө бол ноос өсний талаар бол бас ахуйтай шүү. Ер нь бол нэг 7-оос 12 хил ноос гарна. Энгийн хар ухаанаар бодсон ч тэр мянган мал услах, мянган малд өвс тижэл бэлтгэснээс тааварлаг чанартай 500 толгой мал хариулах нь малчнаас гарах зардал төдий чинээ багасгаас гадна эдийн засгийн үр хөөж нь эн тэнцүү байдгаараа давуу талтай юм. Одоо би 9 оноос хойш одоо аймгийн хошоо авраг 10 гэж байснээс одоо орон хойронгоос уур автаад 4 жил тавиад би бол уурыг нэг 3-4 жил тавиад. Тэгээ сольж авахгүй нөгөө цус хайртал болдог. Тэгээ дандаа одоо тэр галбын улаан одоо хамаг цомын Номомогийн галбын улаанаас уур автаад байгаа. Говьд бол ус их ховор. Заавал усаа жаахан татаж заримдаа усаа 20-30 км-ээс зөөн сэнжин бийлдэ ер нь одоо хангай шиг усаа биш шүү дээ. Манай энэ удаг бол бас их хэлбэг. Одоо манайх ч одоо ийшээ 20 км явах юм бол 20 км усаа зөөгөл малаас мал аж ахуйн салбарт баримталж байгаа төр засгийн бодлогоч тооноос илүү чанарыг эрхэмлэх болсон. Үүний илэрлэл нь 2019 онд аймгийн авраг малчин цол дэмдгээр Хамбогд сумын Жавхлан багийн малчин Хүүдгийн Чулуунбаатарыг шагнасан шийдвэр байлаа. За сайхан үлжиж байна уу?
сайхан байна шүү дээ. За сайн явж байна. Сайн явж байна. За оторт гарцсан отор нүүдэл сайхан уу тэгээд. Оо сайхан. Уул зөнгөл оторыг явж байна. Авлуу домгийн хоньны одоо ерөөсөө сайн чанаруудыг бол хэрдэг л да. Тэгэхээр нэг илүү нугаламтай одоо бие томтой бас энэ мах ноосны гарц ихтэй. Ер нь бол хэлбэр дүрсийн хувьд л бас бүргэд тоншоортой гэл ингээл манай Ахмад малчид бол бас нэлээ их сайхан зүйлүүд ярьдаг л. Авлуу домгийн малч хоньч юм тийм урт үстэй биш. Тачирхан. Гэхдээ маш тийм шигүү. Шигүү болохоор одоо үлийн одоо хүйтэнд төгж ярагддаг. Одоо урт өсч юм бол үл ярагдаад ярагснараа даардаг. Тэгэхээр одоо хоньч ба тэмээч вэ өхөрч вэ ерөөсөө яг л энэ бас нэг чанарлаг энэ тал руугаа бол бас явж явах нь бол одоо бас малчтад ч гэсэн одоо эдийн засгийн хувьд тийм ээ тоо толгойг одоо нэгдүгээр барихгүй 1000 мал усалж байснаас 505 малтай байх юм бол 1000 малын ашиг хэмээг бол аваа штэ. Тийм учраас бэлчээрийн 1000 мал хэдий идэх хүлээ 500 мал хэдий идэх хүлээ. Энэ гашуун сухатын боомт энд бол хөдөлгөөн түн ам ихссэн. Үүнтэй холбоотойгоор одоо бас мах нийлүүлэх ажил мах сүү мөн одоо түншлэн одоо цаашлаад энэ оюутлогоо одоо хүн сангамжид нийлүүлэх асуудлууд бол сүүлийн жилүүд нэлээ амьдралд л одоо яг ингээд бас их ойрхон байгаа гэж бодож байгаа шүү дээ. Одоо энэ мал эмнэлэг манай ах ч одоо сайхан мал эмнэлэгтэй болсон. Одоо ахаад мал нэтлага ариун цэвэр бүх хангасан тэр. Бүх юмнээс цогцолбор барьна гэл одоо энэ аймгийн иргэдийн хурлын төлөөлөгчнөр хамгийн засаг дарганаар уялдаатай хамтраад одоо ийм сайхан юм хийж байгаа. Зах зээл одоо байна, хангалттай байна. Тэгэхээр малчид өөрсдийн одоо энд одоо оролцоо бол нэг чухал л да. Тэхийн тулд одоо мэдээж мал сүргээ өсгөх, тоо толгойг чанарлаг тал руу анхаарах нь тийм чанаржуулах талын асуудлууд бол чухал л да. Нэг малаас гарах ашиг жимиг нэмэгдүүл. Гол нь тэгэлгүй. энэ дээр л анхаарах. Мал эмнэлгийн хувьд бол одоо яг одоо манай бүс нутагт бол яг цаг хугацаагаа олсон эрэлт хэрэгцээтэй энэ мал эмнэлгийн лабораториор дамжиж бол одоо мах сүү одоо бусад бүтээгдэхүүнүүд энэ уул уурхайн компаниуд болон одоо гадагшаа экспортод гарахад бол одоо малчтын эдийн засгийн эргэлтийг одоо бас нэлээд том түвшинд авчих бас нэлээд сайн ажил болсон гэж бас бид үздэг л дээ. Энэ малчин болгон бас их баярлж байгаа. Энэ одоо өсвөө үлээс одоо тэр малны адилгаад дэлхийн одоо хэм цаасайл нийлүүлэх одоо хэмжээний ариун цэврийг хангасан. Гадагшаа гарахад одоо асуудал гарах. Малчин бид нар ч одоо энийг төсөөлөж байна. Анх 2005 онд Хамбогд Жавхлант багийн тэмээчин хайд багсны хань өр хүүхдүүд нутгаа мөнхөлсөн тэмээчид тэмээний баярыг санаачлан эхлүүлснээс хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулагдсаар байгаа. Энэ уламжлалт арга хэмжээ дэлхийд дахин давтагдашгүй галбын улаан тэмээний үйлдвэр угсааг сайжруулан өсгөн үржүүлж байгаа. Тэмээчдийн урам зоригийг сэргээж тэмээгээ өсгөх идэвхийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ. Бүс нутагт өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх өргөн ач холбогдолтой байлээ.
говийн ард түмэн малчин түмний хөдөлмөрийг үнэлэх бас одоо энэ хөдөлмөрийг нь эдийн засгийн эргэлтэнд оруулах, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, тэмээн сүргэд бий болж спортын энэ одоо уламжлалтын наадмын одоо уралдаан тэмцээнүүдийг зохион байгуулах. Үүгээрээ энэ одоо малчтын одоо яалчгүй одоо тэмээн сүргийг бид унлаг номонд хэрэглэж бас одоо аялал жуулчлалын гол бүтээгдэхүүн болох энэ үйл ажиллагаанд бол зайлшгүй байгаль орчин аялал жуулчлалын яамны одоо тэр ивент олон арга хэмжээнүүдийг уламжлал болгож зохион байгуулах нь давуу тал байж байгаа. Одоо малчин болоод нэг 20 гаруй жил болж байна. Тэгээ 2000 оноос хойш энэ тэмээний баярт оролцож байна. Арга сайн амжилт бол нэлээд бий. 2015 онд манай Улаанбаатар улсын хилмэл малын үзэсгэлэнд төрүүлж байсан. Тэгээ Сум аймгийнхаа хэмжээнд бол төрүүлж харагдсан их сүйтэй инг зөндөө бий. Тэмээ бол бусд малууд бол би ашгаар бол илүү гэж боддог тэмээ. Тэмээ чинь жилийн 4 үйлрэлд батгалсноос хойш сайл сувгийн жилийн 4 үйлрэлд өгнө. Мал аж ахуйн салбар төрөөс баримтлах бодлогын хүрээнд энэ одоо 16 оноос хойш хийгдэж байгаа хууль эрхцэн орчны бодит жишээ бол байгаа. Тухайлбал малын эрүүл мэндийн тухай хууль, малын генетик нөөцийн тухай хууль гээд энэ хоёр хууль нь өөрөө дайлангуяа говь нутгийн тэмээн сүргийг хамгаалах, генетик нөөцийг сайжруулах, үржил шимийг сайжруулахад үнэхээр одоо чухал ач холбогдолтой. Нөгөө талаараа энэ хам бүгд сумын нутаг дэсгэр дээр гашин сахад хэлийн бомб байж байна. Бид энэ хэлийн бомбыг олон улсын жишгт нийцсэн чөлөөт бүсийн асуудлыг бас чухалчилж анхаарч үзэх ёстой. Үүгээрээ бид бас энэгээр зөвхөн нүүрс экспортод гарах төдийгүй худалдаа бизнес энэ малчны гаралтай түүхийн эдийг эцсийн бүтээгдэхүүн болгож олон улсын зах зээлд нэвтрүүлэх боломжууд бий байгаа. Тэгэхээр энэ бүх зүйлийн төлөө бас хийгдэж байгаа төрийн бодлогод байна. Хурдан тэмээг шинжинэг бол ер нь шинжүүд ер нь 13 төрлөөр шинждэг гэсэн. Тэгээ сүүл, хавирга, бөх, нүд, сармуус, борив, шилб гэл бөх гэл ер нь бол ерөнхийдөө бол 13 шинж байдаг гэсэн. Нэг 15 км-ээс л уралдаад байгаа. За дундаж хурд бол ер нь бол 60. Жартай явж байгаа үзүүр дээр нэг 50 эдтэй дээр орж ирнэ. Хоолын цагаар хооллуулан өвс усын тааруулан тэгээд тардан сунган гэл арай нэг хөлсийн усгуул арай өөр бах морноос. Анх 2005 онд Хамбогод Жавхлант багийн тэмээчин хайд багсны хань үр хүүхдүүд нутгаа мөнхөлсөн тэмээчид тэмээний баярыг санаачлан эхлүүлснээс хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулагдсаар байгаа энэ уламжлалт арга хэмжээ дэлхийд дахин давтагдашгүй галбын улаан тэмээний үйлдвэр угсааг сайжруулан өсгөн өржүүлж байгаа тэмээчдийн урам зоригийг сэргээж тэмээгээ өсгөх идэвхийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ. Бүс нутагт өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх өргөн ач холбогдолтой билээ. Одоо ер нь энэ жинтек гэдэг асуудал бол ерөөсөө хамгийн сүүлийн хүнд бол таа болох гэдэг шүү дээ. Тэ? 69 70 оны үед үү? 69 онд. Тэр одоо соёл нэг талаараа одоо яг авах боловч нөгөө талаараа айгүй том соёл байсан л да. Тэр монголчуудын нүүдэлч монголчуудын хувьд бол тийм ээ. Үлсээд шүү дээ. Тэгэлгүй яхаа. Одоо тийм ээ хамдахад тийм ээ ачхын тэрс одоо манайх баяраараа бас хийдгэлтэй. Тэгээд энэ бараа таваар бүх юм чинь тэмээл орж байсан. Тэр хэрэгсэн. Тэр сургуулийн хүүхдийн төлөөд үлсэн тэмээл жингээр орж ирсэн гэж ярьдیں шүү дээ. Алтан булгаас ачаа тэгж байсан тэгж ярьдیں тэр юм юм. Тэгж байсан юм байна лээ. Тэгж одоо энэ зан үйл бол одоо орхигдсол доо. Тэгээ энэтэй хамт явж байгаа нэг орхигдож байгаа зүйл бол одоо бас малчтыг маань бас одоо энэ тэмээгээ эдэлж хэрэглэх. Тэр дундаа одоо энэ тором
эмнийг сургах асуудал бол одоо ерөөсөө сүүлийн жилд байхгүй боллоо, орхигдлоо гэд. Тэгээ энэ талаас ч гэсэн одоо бас төр засаг хуучин социализмын нэгдэл нийгмийн үед бол одоо нэг спортын мастер, эмнэг хангал сургалт гэж ингээл маш их манайд бас хэд байна. байдаг байлаа. Спортын мастер сургалтууд байна. Тийм. Одоо сүүлийн үед бол байхгүй. Одоо бол бүх тэмээг бойлуулж бүх тэмээг онлог хөдөлгөөнд оруулж байгаа ганц нэг малчид гараад ирлээ. Юмны бас сайн цэг эхлэл тавигдж байна. Баян бригад тэр дорж тэрмийнхний нөхөө бүх тэмээгээ сургаад онцнод нэг 1000 тамины баяраар тэнд жич бэлэг гардууллаа штэ. Бүх юмныг авсан гэж. Тэгэлэр энэ имийг л одоо өстой аль талаас нь шахаж дэмжиж хөгжүүлмээр. Тэмээ бол онлог эдлгэрэнд эдэл тэргэлж явах тусмал задарч томорч байдаг л гэж л өгчүүл ярьдаг шүү дээ. Өгчүүл шиг л одоо бие задарна гэж тийм. Тэр төлөлдөг нэг тэмээ байсан багтаа тийм харуур гэж гүтэстэнд 500 татлоо ярьж тэрүүнээс хараа том эмдэг тэмээ одоо тавих чинь ер хүрдэг л байсан шүү дээ. Эдгэндээ тэр махан чангард юм уу? Бидний үед бол ер нь нэгдэл хөрхөнийг эмдэг тэмээ гэдэг бол ер нь хавархан дандаа гой эдлэмгээ өөр одоо ачаа юм суртсан та сүүлийн үед нь одоо ер нь тэр одоо 80-аад оны үед гүнгэрмийн ходог мудаг гэж гарч ирээд усчул хөгжсөн хойно тэр тэмээг ирч одоо ус мус эргүүлдэг одоо өөрөөр нь ажлын нэг хийл гэдэг байлаа шүү дээ. Бид бол дандаа тэмээгээр одоо тэйлэн гэж маш ихээр малдаа явдаг дандаа л тэмээгээ унаж тэмээнд явдаг. Тэр одоо тэмээг унлаг эдлгээнд сургадаг. Тэр одоо манай сумд одоо намганы яванг урд эрдэнэ санхад иргэд одоо эмнэг сургалтын спортын мастер гэдэг ийм юмыг бид нар хөхүүлэн дэмжиж одоо бид нар 2 дахь удаагийн малчтын зөвлөгөөнөөр баг болгон одоо тэр унлаг эдлгээн сургасан би эмнэг олон сургасан малчтад тэр урамшуул өгдөг, дэмждэг. Тэр бүх юм бид нар хурлаар болцсон шүү дээ малчтайгаа. Манайх бол одоо нэг эвент болох гал ингээд зорж шүү дээ. Одоо нэг сард тэмээнийхэн баярыг хийгээд ингээд яг энийг одоо тогтмолжуулаад яг одоо тэр аялал жуулчлалын одоо тэр эвент баяруудад оруулж өгөөд тэгээ энэ одоо энэ жинтэх асуудлыг айгүй гоё тийм баяр ёслолын хэлбэртэйгээр тийм жуулчлалыг татах маягаар энийг жил болгон зохион байгуулдаг болсон бол бас гадна дотны хүмүүсийн анхаарлыг татах эвгээр дамжиж бас энэ бүс нутагт мөнгө татах асуудал бас нэлээд байх юм болов уу гэж бас хардаг л да. Одоо орон нутгийн бодлогоор бид нар энэ тесокропрастай энэ ингэний аяр гэсүү ааруулуудыг одоо үнд оруулах ажлыг бол эхлүүлэх гэж байна. Сарам жижиг зурлаа. Мөн одоо оюутлогтой хамтраад Австрали элчин сайттай бид нар Улаанбаатарт байгуулсан бяцлагны үйлдвэр очиж үзлээ. Энэ нь болохоор энэ өхөр ямаа хонь энэ сүүгээр бяцлаг хийдэг. Ингэний сүүгээр туршилт хийж үзсэн ерөөсө дэлхийд байхгүй тийм одоо чанарлаг энэ байгалийн говийн энэ агаарын бактери гэж тэр амт өдр бол маш их чухал тийм одоо гарсан. Тийм одоо үзүүлэлт юм. Тэрийг очиж үзлээ. Тэгэхээр хамбогд сумд энэ ингэний сүүгээр одоо тэр бяцлаг хийдэг. Энэ үйлдвэрийг байгуулах ажлуудыг бас бид нар тэр Австрали элчин сайд буюу оюутлогын удирдлагуудаа бас яриа явж байна. Тэгэхээр энэ ингэний сүүний энэ үйлдвэрийг байгуулад малчтын амжиргааг дэвшлүүлэх юм бол нөгөө эн чинь олон давхар одоо ашигтай талтай малчд маань нөгөө уйдгуу зэрлэг тормоодоо инг ботгоо үйж эхэлнэсэн. Тэр олон тэмээнүүд нь номхор нь унлаг эдгэндээ сураад ирэхээр манай одоо бас томоохон ажлуудтай тийм ажлууд мөн малчтан дэмжсэн ажлууд болох юм байна гэж бид нар бодлого болгож харж байна л та. Ганцхан аймаг энийг одоо бодлого орон нутагт хийж болно л доо. Хийхдээ зайл шиг одоо бас дээр нь төр засаг байна ч одоо энэ дээр бас зайл шиг анхаарал бодлогоо чиглүүлэх хэрэгтэй байх гэдэг. Тэгэхээр энэ дээр бол одоо бас нэг төр засгийн бас бодлого зарим талаараа бас өгүүлэгдэг юмнууд байдаг. Одоо жишээ нь Хамбогд бол одоо Монгол улсын хамгийн олон тэмээтэй одоо Алтан гадсууданд хөдөлмөрийн говийн улаан төвийн одонд сум аймаг гэл байж байна. Одоо энэ шагналуудыг бол авах цаг хугацаа бол ирсэн гэж боддог. Тийм. Нэгдүгээр асуудал. Хоёрдугаарт бол одоо энэ тэр дундаа энэ тэмээчдийн хөдөлмөрийг үнэлэмж бол одоо энэ төр зүй ерөөсө харахгүй байна уу? Үнэхээр харахгүй байна уу? Энэ одоо манай бас энэ гишүү төлөөлөгчд бас энэ удирдлагуудын бас алдаа оноо байна уу? Тэгэхээр одоо нэг жишээ хэлэхэд энэ Өвөрхангай аймгийн 30 ус сум гэдэг сум бол 16,000 тэмээтэй түүхэндээ социализм үед 16,000 хүрч байсан. Энэ ховчлолын үеэр бүр 4,000 болсон гэж эртээр би тэр зургатаар харж байлаа л да. Тэгэхэд энэ одоо өсөд 12,000 болцсон байж байгаа 4,000-аас. Тэгэхэд энэ сум түүхэндээ дээдл нь 16,000 хүрч байсан тэмээтэй сумаас Хөдөлмөрийн Баатар 4 төрсөн байна. 4 тэмээчин төрсөн байна. Тэгэхэд манайд нэг ч л байхгүй байхгүй. Энэ өөрөө бас их нэг талаараа их эмгэнэлтэй зүйл. Өвөрхангай аймгийн 30 ус сумын тэмээ маллах нөхцөл
Өмнө аймгийн Хамбог цумын энэ тэмээмэл нөхцөл хоёр бол өдөршин хоёр шиг зөрөөтэй эристэс нөхцөл говийн хатуу хакер улирлдэл одоо энэ тэмээг өсгөж үржүүлж байгаа шүү дээ. Зэ өдгөрдөн мөх талтай улсын үргэлжил үзүүр ноён оргилтэй өсөглөн цусан эзэн Хамбог тайрхантай үлэмжийн чанар гисгээрэн уюуд маань баясгасан үнэт тарвин эрдэнсээр хатан дэлхийг домцгосон өглөөг үений ундрахтай өлзий хичгэн хайрлсан өвөг дээдсэн шүтээсэн мөсөжчирсэн ундган нутаг Хамбог тайрхан маань арт иргэд маань төрийн бодлогыг хэрэгжүүлээ, төрсөн нутгаан цэцэглүүлээ, төмөн олноос оёолжуулаа, түүхийн хуудсыг зузааруулаа, төлгөөт нуруу биежүүлээд төв төрбөн байгуулгын 10 залуудаан тугийг хадгал төмөн тэмээтэй болоо мөнгөн бүлээр 3 шагнуул мянган ботхны маяраа хийдэг мал аж ахуйн төрбөн багийн магнит тэнэг малчид юм аа. ертөнцийн хүн болгон таалагдах ерөөл магтаалаа айлдаа 9 хүслэн үрдээ тэгсгэн сайхан жаргаа айл болгон чи үйлдвэр болсон, ард түмэн чи үйлдвэрлэгч болсон, амарч унтаж байхдаа ажилгүй хөөс биш 10-20 мянгаар ажилгүй гэдгэн байсан алтан дэлхийн хуудсан дээр одуулан гялалсан АТV-ийн тээжин дээр туг болон мандсан ассан галын дэл шиг өөдөн босоо хийвтэй манай Монгол орны өмнгийн цэнхэр хөгжиж байгаа ашигтмалтай үлдэстэй аривын сүргийн бэлчээртэй атар сайхан нутагтай гандан буур шиг үтээлтэй галын дэл шиг цоглог гар нийлсэн хамталдан гайхамшигтай сайхан хамбогчууд маань хийсэн бүтээл авднартэй ажиллах хөдөлмөр үзүүлэлттэй олон түмэн арданда онцгой сайхан шалгууртай дээштэйшэн дэгжиж явдаг дэмбэрлүүлгийн ерөөлийг дээштэйш нь өөдөөд нь өргөн барьж айлдгая. ертөнцийн чимэг болон дүнхийх хаан тэмээдийн нутаг галбын шүрэн говьд хаврын үр айлчлан ирэх энх цагийн ихэнд зорин очиж буянд 5 эрдэнэ сүргээ магтан хуучилж эх говийн малчин төмний өв соёлыг үүлэн танилцуулсан нэвтрүүлэг маань энд хүрээд жаргаж байна. Ургах улаан нарнаасаа цог хямрын элчийг авч уудам хөх тэнгэрээсээ уужрал ухаарлан сэлбэж учран золгох хүн бүртээ сэтгэлийн сайхныг бэлгэлж ургаж байгаа шинэ жилдээ сайхан шинэлээрэй. Хаан тэмээний нутаг